Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол уран зохиолын найруулгын эхийг дэлгэрүүлэх. Тэгэхээр бүгдээрээ уран зохиолын эхийг цогцлбороор дэлгэрүүлж бичих аргыг судалцгаая. Тэгэхээр хэлний хувиргалын 4 үндсэн арга байдаг. Үүнд хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох. Тэгэхээр үүний дотроос дэлгэрүүлэх хувиргал бол одоо бүтээвэр, үг, өгүүлбэр их гэх мэтээр одоо хэлний нэгжийн бүх түвшинд болдог. Одоо ийм хувиргал. Үүнд дотроос эхийн ургал гэж тэгвэл юу гэлдэг юм бэ гэхээр үг өгүүлбэр цогцлбор бүрийн утга санааг тоттогч өргөжүүлэн ярьж бичгийг эхийг одоо дэлгэрүүлэх хувиргал гин. Одоо үүнийг тулд одоо тулгуур нэгжийг үг хэлц өгүүлбэрээр одоо дэлгэрүүлдэг байх нэ. За эхийг одоо дэлгэрүүлэх дараах аргууд байна. За үүнд гадаад дүрслэл гэж байгаа. Дөрүүдийн гадаад төрх зан чанар, орчин тойронг наривчлан нэмж дүрслэнэ. За дотоод сэтгэлийн дүрслэл байгаа. Дөрүүдийн дотоод сэтгэл бодол санаа, мэдрэмжийг дэлгэрэнгүй нэмж дүрслэх. За яриа, харилцан яриа байгаа. Дөрүүдийн хоорондын яриаг дэлгэрүүлэн бичиж тэдгээрийн харилцааг тодорхой болгох. За үйл явдлын өрнөл байна. За үйл явдлыг дэлгэрүүлэн наривчлан бичиж болно. За тэгээд түүхэн болон соёлын мэдээлэл байна. Тэгэхээр үйл явдал, өрнөж буй, цаг үе, орон зай, соёлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл нэмжиж одоо ийм аргууд байдаг бах нэ. За та бүхэндээ Монголын нууц төвчөөний 138 дугаар хэсгийг уншиж өгье. За өвлийн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчөө нэрт хөвөн ба тайчуудын бэсүүдийн нутгаас олж авсан хөхөөчүү, татарын нутгаас олж авсан шиутаг, зүрхний нутгаас олж авсан борхуул энэ дөрвөн хөвгөөнийг гэр дотроо асарч байв. Өвлийн их хөвгүүдтэй өгүүлрүүн эднийг өдөр үзэхнүүд шүн сонсох чих болгоё гэв гэж. За энэ ихийг дараах үсээр дэлгэрүүлсэн байна. За эдгээрийг тодруулсан хэсгүүдийг хараарай. За хамгийн ихэнд одоо тэр шар өнгөөр ухаантай төрсөн гэж юм, хаан гэж юм. Тэгэхээр дөрүүдийн дотоод сэтгэл, бодол санаа, мэдрэмжийг одоо дэлгэрүүлэн нэмж төрсөлсөн байна. За тэр ногооноор хараарай. Орчин тойронд нэрвчлэн нэмж дүрслэх аргыг энд ашигласан. За тэр ягаан өнгөөр хараарай. Үйл явдал өрнөж буй цаг үе одоо дэлгэрэнгүй мэдээлэл нэмж ütсэн. За энэ мэтээр дэлгэрүүлэх хувиргалыг одоо хийж болдог бах нэ хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлдээ анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.